За сайн байцгаана уу хүмүүдээ. За агш математикийг сайхан заагаад өгье. Анх програм үзээгүй ч гэсэн энийг анханаас нь үзэхэд амархан байх болно. За энийг сурснаар физикийн хичээлийг сайхан ойлгоно, математикийг бас сайхан ойлгож болно, техникийн хичээлийг ойлгож болно. Тэрнээс гаднаас маш их өргөн сайхан бололцоотой гэдгийг та нарын хичээлүүд үзснийхээ явцад үзээд гайхах болно. За энэ математик гэдэг энэ програм бол тооцооны програм юм байна. Хамгийн анхны тооцоо гэж үзье. 2 дээр нэмэх нь 3 гэдэг. За одоо энэ хэдвэ гэдгийг олохын тулд энэ командыг ажилуулах хэрэгтэй. За одоо энэ хамгийн анхны бидний чадвар. За энэ энтрийн яг доор байгаа shift-ийг дарж байгаад энтрийг дарж энэ командыг ажилуулдаг. За одоо бид нар ингээд 5 гэдээ гараад ирлээ. За та нарыг бас ингэж хийж болж байгаа гэж ингэж ойлгоё. За математик бол үсэгт илэрхийлэл дээр бас ажиллаж чаддаг. За жишээлбэл зэргийг за x-ийн зэргийг энэ 6-гийн дээр байгаа энэ хаат гэдэг энэ тэмдгээр тавьсан ши x y зэрэг гэж ингэж бичиж. За одоо энэ ингээ ажилуулад бичиж. Тэгэхээр зэргийн x y зэрэг гэсэн юм хэлбэртэй гараад ирж байна. За заримдаа үсгээр бидний мэддэг зүйлүүдийг бас үсгээр илэрхийлдэг. За жишээлбэл p гэд би ингээд бичээдхий. Тэгэхээр p тоо гэд үсгээр гараад ирж байна. За энэ p-гийн томор бичих учиртай шүү. Энэ p-г бол томор бичих учир, том жижигийг ялгадаг. За одоо чухал зүйл хэлж өгье. Энэ бол команд. Жишээлбэл энэ p тооны тоон утгыг ол гэвэл энэ n гээд функц хэрэгжилж байна. Функц numerical value гэж тоон утгыг бол за функцийг бол энэ дөрвөлжин хаалтанд хэрэгэлдэг. Дөрвөлжин хаалтанд бичдэг. За тэгээд одоо p гээд хэдүүл ингэж бичээ. p тооны тоо. За энд одоо гараад ирж байна. За дараагийн чухал зүйл бол n от p гэчихэд аргумент функцийн аргумент гэдэг зүйлийг хэлж өгье. За жишээлбэл p тооны наривчлыг 100 орны наривчлалтай бичгээд ингээд бичдэг. За энд анхаарах зүйл бол энэ аргументыг таслал тавиад ингэж ялгаж бичдэг байх нь шүү дээ. 100 орны наривчлалтай бич. За ингэж хийж болох нь байна. За одоо энэ функц дээр ажилтдаг хэд хэдэн арга байдаг. Энэ бол програмчлалын одоо объект хандлах програмчлал, функционал програмчлал гэдэг юм уу. Янз бүрийн элементүүдээс гаралтай юм арга юм байна. За энийг түгээмэл хэрэглэгддэг учраас багш нь одоо зааж өгье. За p гэдэг тоон дээрээ за энэ хоёр хуваах тэмдэг тавиад энэ бол хэрэгэл гэсэн үг. p гэдэг зүйл дээр n гэдэг үйлдэлийг хэрэглээ гэж. n гэдэг аргыг хэрэглээ гэсэн энэ тэмдэглэгээ юм байна. Тэгэхээр энэ бичлэг хоёр үнэндээ бараг адилхан шахуу бичлэг. Энэ юун дээр хийх вэ? p дээр. За энэ аргыг хэрэгэл гэж ингэ тогтоох хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг n гэж. За нөгөө буруу харсан зураасыг ийшээ ташуу зураасыг ийм ташуу зураасыг бичиж болохгүй шүү. Энэ хоёрыг андуурч болохгүй. За юм байна. За хоёр дахь арга нь бол n гэдэг командыг гүйцэтгэх гэж юм. За энэ it sign бид нар хичээл дээр нөгөө бөөрийнхээ тэмдэг тавьдаг шүү дээ. Үйлдэлийг гүйцэтгэх. Хаана вэ гэхээр p гэдэг тоон дээр n гэдэг үйлдэлийг гүйцэтгэх гэж. n гэдэг бол тэр тооны тоон утгыг олох үйлдэлээ гэж. За ингээд одоо ажилуулад үзэж байна. За дахиад та нар сайн тогтоож хараарай хүүхдүүд. Энэ 3 арга байна. p гэдгийг n гэж ингэж ичиж байна. Яг энэ функц шиг бидний мэддэг шиг f от x гэдэг шиг ийм арга байна. За энэ ямар нэгэн тоон дээр нөгөө үйлдэл гүйцэтгэнэ n гэдэг энэ арга байна. За ямар нэгэн зүйл дээр n гэдэг аргыг хэрэглээ гэж apply гэж ийм 3 янзаар бичиж болж байна. За энэ 3-ыг сайхан та нар дашаад авах хэрэгтэй гэж. За хэдүүлээ дахиад тоо бодъё. За синус гэдэг функцийг бодъё. Синус за p хуваах нь 2 гэдэг. За энэ бол p хуваах нь 2-т 1 гарах хэрэгтэй шүү дээ. Синус p хуваах нь 2. За дахиад функц бодъё. Косинус. За энэ хооронд дахиж хэлэхээр функцийн эхний үсгийг бол томоор бичиж байгааг анзаарж байгаа биз. Дараа нь p гэдэг тооны p үсэг нь том байгаа шүү. p хуваах нь 4 гэж. Косинус 45 градуст 2 язгуурын дор 2 буюу товчлоод 1-ийг хуваах нь язгуурын дор 2 гэж ингэж гарч байна. За одоо энэ бол бидний анхны хэсгүүд байна. За огшин дахиад нэг команд зааж өгье. За plot гэж байна. Plot график байгуулж болно. За жишээлбэл sinus x гэдэг функцийн графикийг байгуулъя гэж. За аргумент нь таслал тавилаа. За одоо энэ бүлгийн хаалт, ганган хаалт шүү. Ганган хаалт.
За x-ийг 0-оос 2 p хүртэл график байгуулаа гэж. За одоо ажилтг командаа дарлаа. За ингээд сайхан график байгуулж болох нь. График. За тэрнээс гадна одоо бид нэр жишээлбэл одоо математикийн маш олон зүйлүүдийг амархан хийж болдог. Жишээ D гэдэг дифференциал гэсэн үг. Функц байна. Дифференциал буюу уламжлалыг бол. За x-ийн n зэргийн уламжлалыг олоо гэж. За юугаар нь уламжлал авах вэ гэхээр x-ээр нь уламжлал авна гэсэн үг. За ингээд бичээдгий уламжлалыг ол гэж болж байна. За тэгвэл интегралыг бас олж болох нь шүү дээ. Интеграл гэж. За тэгэхээр энэ интегрейт гэдэг энд байж байна. Интегрейт гэдэг. За хэдүүлээ мөн ялгаагүй x-ийн за n зэргээс x-ээр нь тодорхой биш интеграл авъя гэж. За ингээд интеграл авч болох нь байна. За бодлого бодож болдог. Гэх мэтлэнгээр за ийм хүчрхэг програм юм байгаамаа. Тэгээд та нар сонирхуул цаашдын хичээлүүдийг үзээрэй хүүхдүүдээ. Цаашдаа багш нь ингээд төвлөрөөд жишээлбэл график дээр хэрхэн ажиллах уу, функцүүд дээр хэрхэн ажиллах уу, за тэгштгэл бодохдоор хэрхэн ажиллах уу гэж жижигэн сэдвүүдээр төвлөрөөд хэлж өгнө. За тэгээд энийг ингээд үндсэн чадваруудаа сурсныхаа дараа бид нэр энийг квант механикийн хичээл үзэж байгаа хүүхдүүд бол квант механикийн тооцоонуудыг, орчин үеийн физикийн хичээл үзэж байгаа хүүхдүүд бол орчин үеийн тооцоонуудыг, за мөн одоо физикт мэдээллийн технологи ашиглах гэдэг ийм төрлийн хичээлүүд бол энд одоо хэрхэн хэрэглэх үү гэдэг юм уу? За физикийн бодлогыг бодоход хэрхэн хэрэглэх үү гэдэг юм уу? Ингээд жижигэн чиглэлүүдээр бичлэгүүд хийж өгнө. За тэгээд сонирхож үзцгээгээрэй.